Өдөгч. Чи анх чиг өрөөнд нь оруулж өгдөх үү? За эмээ аваараа манайхаа эмэндээ. Манайх ч одоо 8 хагас гэхэд ер нь ирсэн байна. 20 минутын өмнө хуцаа өмсөд бэлэн болчоод. Тэгээ 8 хагас нэг 8:40 мөч гэхэд ээлжийг хүлээлцэн. За надтай болохоор нэг сувилагч 2 туслах гар надтай нэлсэн. Тэгээд хонсон ээлжтэйгээ өглөө ээлжээ ер нь бүрэн хүлээлцээл бүх өрөө палатаараа ороод эмчтүүлэгчээ хүлээж аваад тэгэл ажил нэхлэндээ ер нь. За 50 тавлаг онсон уу? Сайхан унтцгаас нь уу? Та урчсан сайн унтсан уу? Сайхан унтсан уу? За тэгээд зарим үед уурсан үед бол хүмүүс чинь янз янзын авир гаргаж штэ. Олон хүний авир янз янз л гарч ирнэ. Тэр болгон тэр нь тэгэл цогцол аргадгийг аргадаалгүйх нь гуугаал тэгэл энэ хүмүүс чинь зарим нь инээсэн зарим өдөр ууралж байгаа ч гэсэн маргааш нь инээсэн анаа яа их чээ миний ээж мэж гэж нэрч бидний чинь тэгэл яг л нөгөө гэр бүлийнхэн хүн шиг л эдгээр чи хүлээж авдаг штэ. Тий дасгаас нэг ирлээ гаднаас нэг ирсэн 2 гарсан. За би энэ дээр нь гар үсэг зуруулах юм. Манайх гаргаж. За баяртай. Хамгийн тэр хэцүү юм тэгж нэг цохиж ирээл эрүүгөө хоглуулаад ингээл уруул ингээл язраал ингээл цусмас хожж байгаа нь бас л жоохон өөртөө дэвгүүл цэцгэл юм билээ. Гомдохгүй тэр үнтэй тэр хүн ч одоо тэр үед ухаан санаа баларцсан л байж исэн хүн чинь тэгэл яана би тэгсэн гинэ их чинь мдээгүй гэл надаас уучлах гүйж байгаа. Тэгээ энэ бол миний өөрөө энэ ажлыг хийнэ л гэж өөрөө урам зоригтой энэ чинь орж ирсэн миний өөрийн сонгосон мэрэгжил ажил болохоор би энэ дээр өөр шантарсан юм ерөөсөө байх. Нухаад тэгээд энэ эвчнүүхтэй ийг нь тэгээд амын шалгам. За дасгаас ирсэн хүн хэм бэ? Зүг ээч самцаа дэшиж өгч эргээд авчиж. Би ингээ эргээд төрөө. Эдгээр гарч байгаа хүмүүс чинь нөгөө баярлалаа гэж хэвээр гоё байсан шүү. Та нар ёстой сэнжтгэлээсээ ажиллаж гин, чин сэтгэлээсээ биднэрт үйлчилж гин гэдэг үг аяга урам өгдөг шүү дээ. Гайгүй болоод ирэхээр тэр хүмүүс чинь аяндаа өөрснөө инээд тодруулаад ингээл инээмсэглээл би тэгсэн байлээ би тэр үед орж ирснээр тэгж мэдээгүй шүү дээ. Одоо тэгээд одоо орсон чи аягүй сайхан болчихжээ бэ гэл тэгэл инээж байгаа нь бас л урамтай шүү дээ. Тийм учраас л би энэ ажлаас аж аргалыг мэдэрдэг. Тэгэл ажиллаараа л өрнөх хэрэгтэй шүү дээ. Тэр ажилласнараа.